боксing дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт олон улсын хэмжээний мастер алтан цэцэг хүрэлцэн ирсэн байна. Бидэнтэй өмнө ярилцаж байсан. За сайн байна уу? Сайн байна уу? Өглөөний дахин тавтай байрал алтан цэцгээ. За. Ямар гой юм бариад ороод ирвэ. За энэ сони хачиг бүгдийг ярина. За тэгээд. За тухтаа суугаад хөвчээ зүгээд микрофон өөртөө багт зэрэг ойртуулаарэ. За микрофон ойртуулаад. Микрофон өөртөө жоохон татчихгүй хөө. Хамаагүй зүгээр өөр хөрөөлт гоё татчих. За татчих. За өглөөний мэндийг, өдрийн мэндийг болж ийн алтан цэцэгтэй хүргэе. Тэгээд манад одоо 2 дахь удаа зочин болж ирж ийн. За саяхан бас Британий Ливерпул хотод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод амжилттай сайхан оролцоод ирснийг бид бүхэн харсан. Тэгээд сайн уу? Юу вэ да? Сонин сайхан. За би барихгүй. За хизээ Монголд ирсэн бэ? 9 сарын 16-нд их орондоо ирсэн гэсэн мэдээлэл байна. 16-нд ирсэн байна тий. За сонин сайхан юу вэ? Алтан цэцэг минь. Сонин сайхан ихтэй. Дэлхийн аваргын хошоо медальтан болсон бол их баяртай байна да. Тэгэлгүй яах вэ? Тэгээд бүр үнэхээр гайхалтай бид бас яг л энэ мэдээллүүдийг хүргээл явж исэн. Тэгээд яг нөгөө сүүлд ярилцахад бол мөнгөн медалийг авлаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийг авсан. За эх өдрүүдэд бас ингээд дахиад медаль авнаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд намайг хүлээж байгаа гэд хэдүүлээ юу студиэсээ салсан байдаг. Тэрнээс хойш юу өнгөрөвдөө? Ямар тэмцээнүүдэд оров? Тэр үед нэг ярьцлага өгчөөд одоо хамгийн их том нь одоо Улаанбаатар хотын одоо бидний насан туршийн улсын аварга гэдэг их орондоо зохиогддог. Тэгээд тэндээсээ хамгийн ихээр төрүүлэх хэвээр тэгжиж нэг тэмцээн уралдаан болон бүх юм нэттэй гэдэг. Тэгээд ямар ч тач насан туршийн дэлхийн аварга насан туршийн одоо улсын аваргаараа 48 кг-да төрүүлээд тэгээд тэрнээс хойш бол Европ болон 4-5 тэмцээн байсан. Тэр 4-5 тэмцээнээсээ бол би яваагүй. Багш нартайгаа ярилцж агаад би одоо энэ ундаа хөнжиё. Жохон бэлтгэл гэмтэлтэй байгаад байна. Тэгээд юунд болох дэлхийн аварга 9 сард болох дэлхийн аварга тодорхойгүй байжгаад тэгээд тодорхойтой болоод тэр үед нь болохоор багшд асууж болох удирдлага зөвлөлтөд бүх хүмүүстэй ярилцж агаад би 48 кг-да оролцсноо. Энэ удаа би бол бас өөртөө амар ихтгэлтэй байна гэдэг. Өөрт нь ярьж ирсэн нөгөө 48 кг би нэг чадах юм шиг санагдаж байна гэд тэгсэн багш нь өндөр хүнд бол бас жоохон ядардаг штэ миний хөө 48 кг гэл нэг тийм гой зүйлс ярьж ирсэн. Тэгээд энэ удаагийн бас дэлхийн аварга шалгаруулах тэмцээний онцлогоос сонин сайхнаас хуваалцаач гэж хүсэж байна. Тэгээд би чинь яг насан туршид улсын аваргаар юу ачаа цааш бид нар ч бэлтгэл сургалт хийгээд бас нэлээ одоо хугацаа өнгөрсөн. Тэгээд миний хувьд бол бас тэгэж нэг жоохон амраад байж эсвэл миний жин нэлээд тийшээ явсан. Тийм учраас одоо багш тасалцуулагчид мэдээж хэрэг бас нүг тамирчныхаа эрүүл мэндийг бодоод надаас бас асуусан чи тэгээд энэ удаа 48 кг-д орж чадах уу миний юу? Жоохон ядрын шүү дээ чи өөрөө том биетэй өндөр болохоор ч бас жин гасахад их тоглолчин гарахгүй болохоор ингээд өөрт чинь ингээд хэцүү байх үедээ гэдэг. Тэр үед жоохон нэг тодорхой хэмжээний нэг орон гарan нэг яадаг ч юм бэлээ гэл нэг жоохон ихтгэлгүй болоод явж исэн үед тэгсэн чинь би болохоор үгүй яг нэр өмнө яг нэг тийм амир нэг одоо 8-9 ил нэг амир хасж байгаагүй нэг 4-5 ил л хавцаа хасж байсан болохоор тэрнээс одоо яг ингээд мэдчихэд би шууд за ер нь холоос угаасаа би холоос хасдаг болохоор за баг хасаад үзье. Тэгээ болж байгаа бол би болж байгаа хэлий болохгүй бол шууд хэлий. Ерөөс ямар ч тийм айх юм байхгүй. Тэгээд тэгэж явж байгаад одоо бид нар чи мэдэрэг нэг бэлтгэл сургалтаа гээл ордон дээр хийгээл тэгээ нэг хоорондоо нэг спарринг ч юм уу нэг имерхүүлж яхад би жоохон таархан байсан. Өөртөө юм жоохон ихтгэлгүй болж төрсөн. За ер нь би тэгээд яг энэ 48 кг-д яваад яг юм авч чадах үгүй болов. Тэгээд нэг өөртөө жоохон эрэлдэж байгаа. Нэр яагаад би нэг 2023 онд би ингээд алтан медальны төлөө их орны төлөө гарч ирчээд хоёрын хоорондын жин хасах юм дээр би яагаад шантраад байгаа юм бол гэж бодоод тэгвэл би чадна. Багшаа би чадна санаа зовлтгүй. Тэгээд нилийн энэ ч нэг таарах муухай явж байгаа үед
одоо Англид устдаа очсон чинь миний бэлтгэл яг гоё орчихсон. Бүр ямар ч тийм нэг алтан цэцгээ одоо яг ингэхгүй штэ гэд нэг тийм байдал бүр ингээд багш нарын нүдэнд яг ингээд зоолтой харагдсан шүү байгаа. Энэ арай өөр болчлоо доо гэд. Тэгээд нэлийн би ингээд очоод бид чинь нэг хонсныхоо бол өдөр нь мий өрнө яг тэр нэг цаг агардаад олон юундаа ингээд яг таарчихсан юм бас. Тий, амар хурдан тассан. Минийх бол тэгш нэг хурдан бол тасдаггүй байхгүй. Тий. Тэгсэн тэнцэн нэг манайхны одоо цаг агаар яг адилхан байсан баг. Нэг жоохон сэрүүхэн. Тэгээд жоохон нар гарахгүй жоохон бүүдгэрч байсан ч гэсэн. Тэгээ миний нөхөр ингээд. Тэгээд нэг мөнгө хөрөл юуны төлөвлөлт төслөг дээр таалаад 2021 оны дэлхийн аваргын түүрэг тамирчинтай таарсан. За. Тэгэхэд ер нь бол манай багш нар ч юм уу одоо ингээд хүмүүс ингээд яах бол гэд нэг юм хүлээлцтэй. Тэгэхэд би яагаад чи би ер нь бол нэг тэгж амар бардан бол хэлдэггүй байхгүй. Би хожноо, би тэгнэ гэдэггүй. Тэгээ нэг сонингод өглөө нь оройн ингээд бид нар ингээд бидний ус муцыг хураагаад бид нар чи яг ингээд 9 цаг яг 10 цаг амарч байгаа байхгүй. Тэгэхэд би ингээд тоглолт амар их боддог. Тэр үед би ерөөсө тоглож ерөөсө бодоагүй. Зүгээр нүдэ ханаад дэлхийн одоо ингээд алт мөнгө хүрлэхэд тавцагддаг шүү дээ. Тэрийг ингээд бодиттой ингээд өөрийнхөө ингээд төсөөлөөд тэгээд ингээд дандаа алтан медаль авч ингээд төсөөлөөд ингээд унтсан байхгүй. Өглөө нь би амар гой сэрсэн. Тэгчээд ингээд жингээ үзүүлээд ингээд багш нартай зүг ингээд жингээ үзгээр бид нар явж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь би яагаад чи цаанаас багшаа би яг энэ Туркийн тамирчныг бол хочноо. Тэр хүн авраг хойж болно. Би ч гэсэн ялгаа авахгүй л адилхан аврах хүн. Тэгтээ аврахын ялж аврах болох юм чи би хожих гээд байна багш. Би өстой гоё очноо. Тэгээд яг тэр өглөө нь тоглосон. Тэгэхэд миний яг ингээд яг тэр нэг 19-тэй 20-тэй яг тийм үеийнхаа үе рүү ингээд очсон юм шиг яг тэгж нэг хөнгөн шиг ингээд тэр. Тэгэхэд тэр нэг аврах хүн бүр ингээд ямар ч юм ингээд яаж чадахгүй бүр өөрөө ингээд тэр хүн ингээд сонирн болоод. Тэгэл бит мэдээж эрэг тамирч хүн нэг нь яриад тааш нэг нь ялдаг юм чинь тэгэл би цаагалт. Тэгээд хөрөл бодолтой би Японтой таарад. Тэр Японд би 11 сард хожигдсан байхгүй юу? Яалчгүй би тэр яг хожигдсан. Тэр болохоор Панатер Япон бол одоо 21-тэй. Тэгээд би тэр үед Хикару Шинохара гэж байсан тийм. Би тэгээд 11 сард би бас жоохон бэлтгэл муутай байсан. Яг үнэндээ мэдээж эрэг. Тэгтээ бас нэг жоохон хожигчоод би жоохон шантарсан. Яагаад тэгэхээр 5 тэгэр хожигдно гэдэг чинь бас нэг тодорхой хэмжээний надад амар хариуцлах амар хэрэгтэй байгаад байгаа юм. 11 сарынх нь болохоор нэг Европод нэг дэлхийн цом гэдэг дэлхийн цом болж ирсэн шүү дээ. Тэрэнд нь би орсон байхгүй. 48 51-т орсон. Зөв. Тэгээд 48 дээр сая дэлхийн аварга дээр дахиад хоёр маань таараад хүрэл медалийн төлөө тоглосон байгаа тий. Тэрэн дээр бол манай алтан цэцэг маань бол ил 5 баг шавхаа хийсэн шүү дээ. Ер нь тэр тоглолтын талаар яриач. Тэрэн дээр бол би чинь яг нэг 11 сард яг тэгж хожигдсан гэдэг. Би ч ер нь нэг тоглолтоо нэг яг тэр эрүүл буцаж харддаггүй байхгүй. Тэгснээ би гин нэг сан орой ингээд бид нар уцуурахаас өмнө 5 минут өмнө би шууд битэрийн хооронд нь тоглосон тоглолтыг харсан байхгүй юу. Тэгсэн чинь би тэрнтэй зүгээр л урагшаа аваад зодолтой тоглолчих. Би яагаад тийм нэг хариуцлагагүй тоглолт хийснээ ч өөрөө ингээд маймранд би гачин байдалд орсон мэт. Яагаад тэгснээ би энэ хүн чинь 50-д л намайг бэрдад хождөг юм байгааз. 48 чинь миний чинь шүү дээ. Би чинь дэлхийн аваргаар авралцсан хүн шүү дээ. Энэ хүүхд одоохондоо тэгж том амжилт гаргаагүй байгаа. Тэгтээ тэр Японы тамирчинд бол амар их баярлдаг. Яагаад тэгэхээр би тэр алдаагаа олж харсандаа би амар их баярлдаг байхгүй юу. Яагаад тэгэхээр дэлхийн медальт нь тэр хүнд хожигдчод буцаагаад бодохгүй байна гэдэг чинь миний зөв тэгжил хийдэг, хожил хийдэг, тэгжил хийдэг урсгалаараа ингээл яв. Тэгхгүйгээр тэр хүн миний бодлоо. Тэгснээ маргааш нь өглөө жиндээ өвзөл гэж хэлсэн чи багшаа гэсэн чи яасан миний гэсэн чи энэ Япон намайг хожижсэн байхгүй гэсэн. Өвд хоёр тоглож байсан гэсэн чи тийм. Тэгтээ би 51-т хожигдчихсэн. Одоо 48-д бол би өөр хожин гэдгийг харуулнаа гэх. Тэгээд тэр үед бид хоёр энтэйгээ ер нь бич нэг мундаг тамирчин ч гэсэн ингээд хүмүүст хүн болгонд ингээд мэдлэн явцдаг. Бидний хилээ амар ойлгоцгооч гэсэн нэг очоод нэг энтэйгээ гар ирдэг гэсэн нэг татан. Яг ингээд тэр үед би тэр тоглох байсан ч гэсэн би хамгийн түрүүнд очоод ингээд гар барьсан. Тэгэхээр хөвгт минь ч гэсэн амар гоо ингээд энийгээд ингээд ад жаргалтаар ингээд хүлээгээд авсан. Тэгэхэд миний нүд бүр ингээд тэр хүний бүр ингээд барыг ингээд харцаараа ингээд зоцсон юм шиг ингээд очоод ингээд
амар өөртөө ихтгэлтэй. Тэгээд шарф сусч тийм. Тэгэл би нэг дээр тоглоол гэжсэн. Тэгэл хоошоо тоглолцсон. Нөгөөдгөө яг нүүн намайг надтай бүр зодлохоо урагшаар. Би болохоор хоошоо нөө. Яг тэгээд яг зайгаа мэдрээд эхэлчихсэн. Тэгэл тэр өөрөө ч нэг сонирж нэг өөрөх нь яг стилээр нь тоглож байгаа тэр хүн өөрөө ингээд яах ч учраа болохгүй явж гарч. Тэгэл за алтаа нэг дээр хоцсон юм юу. Ямарсан 5 саналаар авсан. Тэгэл 2 дээр тоглоод за авсан гэл. За 3 дээр гэлсэн. 3 дээр яах бол доо гэл би чимэр гэл. Тэгээ нэг жоохон нэг юм ядрах маг юм болол гэсэн. За жоохон үлдлээ шүү алтан цэцгээ жоохон хөл дээр орж гарч тоглоо шүү. За гэл. Тэгээд хөл дээр орж гарч болол. Тэгэл нэг санаас нэг хожцсон юм шиг тийм юм шүү. Тэгтээ бас нэг 5 тэгэр хөсөн ч гэсэн бас нэг осны нэг өөр талын юу гэж орж ирдэг байхгүй хоёр шүүгч. За алинд нь яаж өгөх мэдээж хэрэг. Тиймэрхүү хүмүүс ер нь л жоохон айцтай байдаг байхгүй. За би авсан гэл. Тэгэл гараа өргөөл гэжсэн л. Өргөөл тэгэл амар өссөн. Тэр үеийн мэдрэмж болол үнэхээр үгээр хэллэмгүй ер нь яг тэр гар өргөж байгаа мэдрэмж бас үнэхээр тамирчин үеийн гоё байдаг баха тий. Яг хоёр ингээл нөө шүүгч нэг нэг нь өргөдөг тий. Тэр нэг хошоо гэл нэг шоо гэдэг чинь нэг л. Тэгэл гэрийг ямар ч хэлсэн л аврах болгондоо гэж бодлоо. Тэгээ тэрний өмнө баха багш нэг онцгой эдлээ Эрдэнэ өргөшөөдөг байхгүй юу? Над руу нэг чат бичээд. За миний өчигний Японд өмнө тоглож байсан чи хожигдчихсэн биз дээ гэд тэгсэн. Тэгэхээр би яагаад Эрдэнэ өргөш рүү би чат бичээд багшаа охин нь танд нэг л юм амлая. Би таныг ялтаар таныгаа баярлуулъя да гэд. Тэгж хэлжээд дахиж би юу ч хүчээгүй тэгээд уцаа өгчөөд тоглоод гарч ирээд багшаа охин нь ямарч исэн таньда ингээд хожлоор ингээд баяр бусад юмор тань ингээд яах гэж гэсэн. Ялалтаар тань ингээд баяраар охин ухтыг да гэд. Тэгсэн чи ямар гоё юм бэ миний ингээд хэлсэн амдаа хүрлээ гэд. За гэл. Тиймэрхүү юмд нэг жоохон тийм юм болсон. Өчигдөр таныг онцгой байдлын ерөнхий газрын хошууч генерал Ариун буян хүлээн авч үндэтгэл үзүүлсэн гэсэн энэний талаар ярил. Ер нь манайхан ямар ч тийм нэг тэмцээн уралдаанд ороод тиймэрхүү юм дээрс таалцгүйгээр их хурдан хүлээж авдаг. Тэгээ манай ч бас нэг инх амар генерал гэдэг бид нэгтэй ч бас хариуцдаг. Бас том дараа бас манай одоо онцгой эдлийн холбоо үүсгэсэн хүн баггүй юу. Тэгээд тийм учраас мэдээж хэрэг нэг тэр турд ажлаа амар хурдан гэд ямар ч байсан нэг хүүхдүүдийнхээ төлөө ингээд зүтгэдэг. Манай багш ч гэсэн ингээд ямар яаж нэг хамгийн гол нь л нөгөө том дарга нартаа ингээд очиод хурд илтгэлээ тавих хэрэгтэй. Тэгэхгүй ингээд нэг жоохон удчих юм бол болохгүй. Нэг одоо цэргийн байгууллагын чинь дөрвөн журам чинь ер нь бол амар чанга штэ. Бид нар чинь ингээд спортоор явж байгаа ч гэсэн ингээд мэдээж ирэх бид нар ч гэсэн хариуцлага тэр хүмүүсийн ажлыг ч гэсэн хийх хэрэгтэй. Тэгээ манайхан ингээд шууд ингээд удаагүй ингээд шууд ингээд хүлээж аваад ингээд ямар ч гэсэн ингээд хос медальт ингээд онцгой эдлийнхээ нэр гаргаа явахад амар гоё санагдсан. Тэгэлгүй яах вэ? Тэгээд үнэхээр гайхалтай дэлхийн авраг шалгаруулах тэмцээний хошоо медальтан тий хос медальтан мөнгөн медаль одоо хүрэл медаль өнгөө хувиргаад ирсэн байна. Гайхалтай үнэхээр бахархал Монголын бол бахархал манай алтан цэцэг болвол тэгээд боксing спортоор бол бид монголчууд манаас юм үнэхээр сайхан амжилтуудыг гаргаж ард түмнээ баярлуулдаг. Тэгээд яг энэ хос медальтаа болоод за медалийнхаа өнгийг хувиргаад их орондоо ирсэн сэтгэл ямар байв? Хамгийн гол нэг их орондоо ирээд ийм том бас амжилт дагуулж ирсэн ч гэсэн хариуцлага бас амар ихтэй. Тэгтээ хариуцлага ихтэй гэдэг өөртөө бас их дэндүү их дарамт учруулж болохгүй хаа. Тэгэлгүй яах вэ? Яг л мэдээж ирэх өмнө чи ямар байсан тэр зангараа л одоо хүнтэй яаж ядж нэг дэлхийн медальтан боллоо гэд амар нэг хамраас өгөөд нэг тийм байхгүй. Яг ингээд хуучин халтаа хэвэндэл байна шүү л гэж л хэлмээр санагдаад байдаг шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ингээд ирсний дараа ер нь амархуу. Одоо бид нар нэг 11 сард нэг том тэмцээн байгаа гэсэн. Тэгээд хамгийн гол нь би болохоор одоо 48 кг-д тоглохгүй. Дахиад тоглохгүй тий. Тэгээд одоо олимпийн чемпионыг үзүүлэх гэж байгаа юм. Миний зорилго. Яагаад тэгэхээр одоо олимп руугаа зүтгээд одоо ганц найдварал дэнжин тавь ямар ч байсан 2028 оны олимп руу зүтгэн. Тийм учраас бас 51 кг-д манай Монгол улсын нэлээд өрсөлдөгчтэй өнөр мань байгаа. Тэгээд
миний дүүнэрч гэсэн хичээж байгаа. Тэгээд хичээн ч гэсэн адилхан хөдөлмөрлөнө. Тэгээд мэдээж зэрэг спорт хэн ялж ялгдаг юм чинь тэгээд хэдүүлээ нэгэнтэйгээ сайхан хөрсөлдөө нэг олимпийн даваачнд нэг ингээд медаль авч яхад тэгээд бүгдээрээ баярлах юм чинь гэл. Тэгэлгүй яг. Анх бол алтан цэцгийн хувьд бол яг анх 51 кг-д тоглож жагаад тэгээд 48 кг руу орж ирсэн тий. Тэгэхээр одоо бол 48 кг дээр тоглохгүй ер нь 50 буцаад 51 руугаа орноо л гэж байна тий. Ер нь энэ одоо ингээд бодохоор ингээд 3 кг-ийн наан цаана гэл байна л да. Ер нь нэлийн юм зөрүүтэй байдгүй. Бас яг нөө тамирчин биш учраас те мэрэгжлийн хүмүүс биш учраас бас сонирхолтой санагдаад байна л да. Би одоо нэг би чинь жирийн үедээ одоо нэг 51 тоглодог байхдаа жирийн үедээ нэг 53 54-тэй дээсэн байхгүй. За. Тийм. Тэгэхээр нэг би 51-т нэг жоохон тийм нэг яг үннээ л хэд надад нэг бяр татгатаад идэг. Амар хөөрхөн ингээд зохиод идэг хүн хорлохгүй. Тийм болохоор нэг тамир тэнхээгүй тэгж харагдаа. Тэгээд би чинь за 23 онд би 48 кг-д үзье. Тэгээ энэ жил ч гэсэн дахиад 48 кг-д үзье гэх 51-тэй жоох ихтгэлгүй байгаад ирсэн. Ягаад тэгэхээр би ч нэг булчингийн маас ч нэг айхтар том нэмээгүй. 51-д орж байгаа хүмүүс чинь барыг 60-аас ч юм уу 58-аас хасч орж байгаа байхгүй юу? Тодорхой хэмжээний тийм л ялгаатай орж ирэх гэж тий. Тий, ялгаатай тэр хүмүүс чинь ингээ хасаад би чинь болохоор нэг хоёрын хооронд нэг 2-оос нэг уг нь 2 муу 3 ил хасна гэдэг чинь амар нормал байхгүй юу? Тэгтээ гадаадын ингээд том тамирчид чинь ингээд эрэнгэнээс харж байхад ингээд том ингээд булчинтай байгаа шүү дээ. Тэр нь би яг нэг тийм булчин биш гэсэн яг нөгөө мэдээж маасын булчин гэл амар сайн мэдэх гээд тэгээ хөлний ажиллагаа гэдэг 50 нүрээ одор бас хөлний ажиллагаа гэдэг амар их хэрэгтэй болно. Алтан цэцгийн маань хувьд гэхдээ хөлний ажиллагаараа илүү сайн гэж бас хардаг. За тэгээд ер нь бол өмнөх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юугаараа онцлог бас өөрчлөгдсөн юм байв уу? За Монгол Улсын шгшээ багийн хувьд бас явж байгаа баг бүрэлдэхүүний хувьд бас хэн сайхан юу байв? Манайхан чинь одоо куб багштай манай баг удирдах бол манай багш нар чинь куб багшийг авчирсан шүү дээ. За. Тийм тэгээд бас бидний бэлтгэл сургал гэр чинь бас арай одоо өмнөхөө бодох юм бол арай өөр эссэн амар тийм нэг чанга. Диктаторлаа чанга тийм. Ерөөсөө л бэлтгэл байнга бэлтгэл ингээл тэр хүн ингээл бид нар чинь ингээ байнга хөлн дээр ажиллаулаад тэгэл нөгөө хүчний чийлгээл багш нартай ингээл ярилцаалаа мапн гэл авал цаг нь ингээл нэг урт үргэлжлээл тэгэл нэг төвчээрийг ингээд тийм жоохон арай өөр эссэн. Миний хувьд бол тэгээд энэ бид нар чинь манайхан бол эмэгтэй эрэгтэйгээ 5 ингээд 10 эмэгтэй 5 эрэгтэй 5 гэдээ харуулж явсан. Тэгээ манай тамирчдын дунд бол манайхан бүгдээрээ сайн байсан. Анх удаа ингээд тавуулаа хүрэг медалийн төлөө гарч ирнэ гэдэг чинь хамгийн том амжилт. Тэгээ манай одоо тамирчдын минь ингээд ялагдсан, ялсан гэд энэ үед бол та нар минаас бити өөрснөө медаль авсангүй гэж бити онцгоорой. Ягаад тэгэхээр бидний энэ ялал бидний энэ медаль гэдэг чинь та нарын ингээд хожигдсон хөлсөөр чинь ингээд бид нар энийг бас хүрсдэг шүү. Тэгээд миний дүүнэр бити ингээд шантраараа ингээд би бас баг хамт олон ингээд амар их баярлдаг. Ягаад тэгэхээр энэ тийм ингээд хөлс хөдөлмөр чинь ингээд бид нар дээр л илэрдэг байхгүй юу? Ингээд баян ингээд олон хүмүүс медаль авна гэж байхгүй шүү дээ. Мэдээж тэр тийм шүүлт ямар болох нь уу, хинд нь яаж өгөх нь үү гэл зөндөөл олон юм гарч ирнэ. Тийм учраас саяны тэмцээнээр бол яг тийм л байдал гарч ирсэн. Багийн амжилтын хувьд яг Монголын шгшээ багийн хувьд ямар амжилтуудыг гаргасан бэ? Таны хувьд бол хошоо медаль буюу одоо хүрэл медалаар ингрэмлсэн байна. Бусад тамирчнуудын хувьд манай бусад тамирчны хувьд бол яг үнэндээ одоо саяны дэлхийн аваргаар манайхан одоо ингээд 8 тамирчин тоо цолголсон. Ерөөсөө 8 тамирчин 1-2 дор зоо толголсон. Амарлаг мундаг байгаад байгаа. Би болохоор нэг тэмцээн уралнад ороогүй болохоор би бол тоо золголоогүй. Тий. Тэгээд тэр баснаас миний надад амар даваа тал байсан баг. Бас тоо золголоод бас хинтээ яаж таарах уу тий. Тэгээд амарчсэн шилдэг хамгийн шилдэг мундаг газруудад би нэг жоохон зөрөөд орчихсон. Тэгтээ түүрк болон одоо энтгэгтэй нэг зоонд орсон. Жоохон энтгэгтэй л нэг зоонд орчгаар л жоохон нэг тийм нэг юу яагаад гэдэг юм аа. Би нэг бүр ингэ чангараа сул юу ахгүй гэх. Өөр ингээл. Тэгээ дандаа яж хатна би чи ингэ энтгэгт дандаа ингэ хожигдчиход байгаа байхгүй юу. Мөнгөн медаль дээр тий бас энтгэгтэй тоглож ирсэн тий. Бас пенальтгаж гисэн бас тоглоод энтгийг минь
алтаваад сая ч гэсэн бас энтгтэй тоглосон чи манай энтгийг төрүүлчлээ. Ямар ч төрүүлдэг хүмүүстэйгээ эхэлж таараалах шиг байна. Тэгч тийм. Өмнөх нөгөө ярилцлаган дээр манай алтан цэцэг хэлжсэн шүү дээ. Ер нь энэ хоол зууч, сэтгэл зүйчийн бас энэ зүйл айгуу чухал үүрэгтэй байд юм байна гэд энэ удаагийн баг бүрэлдэхүүнд ер нь хэр явсан бэ? Энэ баг бүрдүүлдэг бол яг манай хоол зүйч, сэтгэл зүйч гэдэг бол яг бөөндөө уулзах яваагүй. Тэгтээ би болохоор өөрөө хуваараа одоо тэр залаагч болон хоол зүйч мөнгө туулагч хоёртай би хуваараа өөрөө холбоотой байсан. Тэгтээ хоол зүйч, сэтгэл зүйч тэгтээ эмч энэ гурвч ер нь бол яг нэг байх хэрэгтэй байхгүй юу? Ягаад тэгэхээр би ингээ хоолоо сэтгэл зүгээ харуулж байна. Тэгтээ эмчдэг болохоор насаа эмчтэй би өөрөө одоо биенийхээ байдлыг өдрө болгон хэлдэг. Яаж энэ алтан цэцгээ ямар хуу байна? Би ийм байна, тийм байна. Миний булчин жоох ингээ өвдөд байна. Одоо яах вэ? За ойлголоо гэд. Тэгээд энэ иддэг амир. Тэгээ багш нартайгаа жоохон би. За яах вэ? Яг тийм л байсан. Миний хувьд бол би сэтгэл зүйч, хоол зүйч тэгээ насаа эмчтэйг бол би ингээ байнга байсан. Миний тэр даваа бас надад амар хэрэгтэй болсон байна. Тийм байх шүү. Энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр Монгол улс медалийн нийлбэр дүнгээр 66 улсаас 12 дугаар байранд бичигдсэн том амжилт болж байгаа юм байна. Тэгэд таны анзаарснаар манай баг тамирчдын дэлхийд өршөлтөх чадвар илүү сайжирч гин үү? Энэ байрыг улам ахиулахын тулд ямар нөөц бололцоо дэмжлэг шаардлагатай гэж боддог. Манайх бол энэ гэтээ манайх урд ингээд дэлхийн аваргад ингээд оролцоод манайхан чинь ингээд юугүй тооцоолохгүй манайх нэр ингээ байхгүйсэн шүү дээ. Тэгэхэд ингээд манай тамирчдын ингээд дүүнэр мань амар гоё ингээд илүү их мундаг болсон байлээ. Тэгээд одоо яг юу хэрэгтэй юм бэ гэхээр ер нь бол манай энэ залуу үе болон ингээд одоо битрийн үе ингээд ер нь бол жоох нэг дэмжээд нэг тиймэрхүү байвал энэ хүүхдүүд амжилт гарах амар хэрэгтэй. Тэгээ өшөө их улам их бас нэмж одоо дүүнэртэй ингээд бас давхар ингээд бас өрсөлдөгч нь бүр улам их болгоод ингэ шигшээд бас нэг нэмж дахиад ингээд авуул хүүхдүүд бүр их улам зөрөг гарах юм болов гэж би боддог. Дэмжлэгийн хувьд ямар хуу дэмжлэгүүд байвал илүү хэрэгтэй байна? Миний хувьд бол шигшээд одоохондоо цөөхөө нэг 20 идэл хойш дэмэгтэй хэрэгтэй нийлээд тэрийг нэг илүү их мэдээж хэрэг аваад тэгээд одоо манай одоо Улаанбаатар хотод насан туршид улсын аврахаар ингээд өрсөлдөхөн бүр ингээд амар илүү бүр ингээд хоорондоо ингээд нэг нэвдүүлсэн тийм тоглолтууд штэ. Тэрнээс хүмүүс ингээд урцагддаг. Яагаад тэгэхээр нөгөө тэгж нэг хоорондоо нэг 2 уурын харьцаагаар ингээд тоглоал ялагддаг штэ. Тэр чин тэр хүмүүс чинь нөгөө тэрнээс амар их хүлээж авдаг. Тэгээд би бол марж исэн хүмүүсээ нэмээд тэгээд одоо амар сайн л дэмжлэг л амар хэрэгтэй байгаа тийм. Тэгээд хандаж үлгээд одоо эцэг эхтүүд нь ч юм уу, найз нөхөд нь ч юм уу, багш тасалцуулагч нь ч юм уу одоо өөр клубын багш нар зөндөө байгаа шүү дээ. Тэгээд хүмүүс ингээ одоо ялагдаж болноо. Тэгээд ялагдалтын ингээд адилхан ингээд тэр хүнийг ялагдаж гэсэн хүлээж аваач ээ л гэж хэлмээр байна. Ганцхан тэр хүн хожигчод өөчид тэнгэрээ хожигчлаа штэ гэж тэр хүнийг зэмлэх биш. Дараа нь дахиад тэр хүүхд босох эсвэртэй тийм нэг юм ил сэтгэл зүгийн л гоё бэлдээд өгөөсэй л гэж боддог. Эцгийнхэн ч гэсэн хүүхдүүдэд маш их дэмжээрээ, найз нөхдөд ч гэсэн бас тэмцээн уралдаанд явж байгаа үед нь заавал тэр хүнийг дуудаад өнөөдөр гарцгаа өнөөдөр хэдүүлээ гоё уйлаа гэд тийхгүйгээр миний найзанд одоо тэмцээн уралдаанд байгаа юм чинь найз энэ удаа найз нар нь уулзаад явах уу? Чи тэмцээн уралдаанаа дуусгасан дараа найз нь гоё сайхан тавтайхан уулзцгаая гэд. Ийм үдэн ч гэсэн бас найзууд нь ч гэсэн тэр хүнийг бас сайн ойлгоцгоогоорой гэдэг. Яг нь миний хувьд бол манай найзууд бол намайг бол би бол шууд хэлчихээр намайг бол ойлгодог. Одоо манай доотлын үеийн хүүхдүүд мэдээж хэрэг залуу хүүхдүүд янз янз юм бодож байгаа. Тийм учраас би бас одоо дүүнэрийн минь надад найз нөхдөд нь ч юм уу одоо мэдээж хэрэг үерхтэй гэдэг мэдээж хэрэг нөхөр хүүхдтэй болцсон тийм хүмүүст бол хэлэхэд бол тамирчин хүнээ маш сайн ойлгоорой. Тэр хүн ялагдаад ирчгээрээ ямар их нэрвдэг, ямар их тэр хүн ганцаардаг гэдгийг л би болгоо ингээд энэ дунд бол тамирчин хүнээ маш сайн ойлгоорой гэж хэлмээр гэж. Намнад асуух гэсэн үсэ юм.
За. Тэгээд сая одоо ингээд дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авлаа, мөнгөн медаль авсан байгаа. Тэгээд алтан цэцгийн маань хувьд бол маш одоо юм амжилттай байгаа. За мөн туршлагатай тамирчны нэг болж байна л да. Тэгэхээр яг нөө доотлын үе гэж штэ. Дүүнер нь ер нь бас их зөвлөгөө их авч гин үү. Энийг яах вэ хичээ ингээд одоо маш олон одоо залуу тамирчид бол таныг үлгэр жишээгээ болгоод явж байгаа л да тий. Тэгэхээр нэгдэлтэй бас ингээд нэлийн үүрэг хариуцлагын зүйл яригдж гин, өөрийнхөө биеийг авч явахаас хэсүүлээ тий. Нөгөө талдаа ер нь дүүнрийгээ тасгалжуулж юм humыг зааж өгч гин үү. Дасгалжуулах гэж одоо яг ингээд заахаасаа илүү би яг бол тамирчин яг ямар хөө байх хэвээр. Тэгээд ихч хүн яг ямар хөө байх хэвээр. Гэхдээ ихч хүн гэхээр эхлээд дүүнэр нь эхлээд хүндлэх гол юм биш үү. Эхлээд өөрөө дүүнэрийнхаа хүндлээд дараа нь тэр хүний хүндлэхийг хариуцлагыг авах хэвээр болохоор би ингээд өнөөдрийн та нар ялалт маргаашийн ялалтаар тусдаг. Бити шантар. Өнөөдөр та нар надтай адилхан хэдэн дэлхийн аврал орлоо би хэдэн дэлхээрээс би мултарлаа. Тэгэхэд та нар нэг хоёрхан дэлхийн авраас мултарчаад шантраад болий ингээ тгий. Яг үүндээ та нар зориг байвал хүн тэмүүлэл явж л байна. Тэгээд та нар одоо ингээл алтаагч одоо ингээд 30 хүрчихсэн гэл ярьж байдаг. Тэгэхдээ яг үүндээ би 30 хүрсэн ч гэсэн их жаахан өөрт нь зориг байдаг болохоор би энэ хүн өнөг жаргал зовлонтой алийг тэнцүүлж авт дандаа жаргалтай авахар хүн юм ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр жаргал зовлоо алийг тэнцүүлж авч байгаа юм чинь их чинь бол босох амар их дуртай. Өөрийгөө ингээд сөрж баацах хэрэгтэй шүү дээ. Хүн чинь зоригтой юм чинь. Тэгээд та нар бэлтгэл сургалт хийхдээ ингээд өөрснөөс ингээд алдаагаа олж хараад бас хүнээс биш. Та нар өөрснөөсөө болоод юунаас болоод яг юунаас алдсан гэдгийг та нар бодох хэрэгтэй. Хүнд битээ буруу өөрөө. Хүнд хамгийн их буруу бол миний амжилтанд гарахгүй шүү. Ерөөсөө тэр. Одоо би тэрийг сайн зэгдэг та нартай. Одоо нөө спортод ч нас хамаатай шүү дээ тий. Тэгээд ер нь карьерийн оргил үед оролцох тэмцээн, за тэгээд хүртэх медалууд хүртээд за нас явж зодог тайлбал яг юу хийнэ гэж бодож байна. Одоо дасгалжуулагч хийх үү? Дасгалжуулагч харин хүн болгоо харин намайг харин манай багш нар ч гэсэн ингээд чи ингээд дасгалжуулагч болчмоор байна гэдэг. Миний хувьд болохоор одоохондоо бол яг юу ч бодоогүй явчихсан. Яагаад тэгэхээр нэг урдаа тавьсан зориг байгаа болохоор яг тэрийг өмнөдөө анхаарал тавьж байгаа. Тийм. Тэгтээ ингээд ихтэйс бидний нэг одоо алдаа байдаг баха. Бид нар чинь нөгөө нэг дан нэг спортоор ингээд насан туршдаа явах юм шиг яг дараагийн карьераа бид нар нэг яг бодоогүй байсан. Тэгээ нэг жоохон хямраад нэг жоохон босч ирэхэд жоохон хэцүү байдаг байна. Харин яг нөгөө сэтгэл зүйч нарын бас зөвлөж байгаагаар спортынхан болон за зүгээр энгийн ажил хийж байгаа хүмүүс ч гэсэн тэтгэврт гарах юм уу? Альва нэг юм чинь нөгөө цаг хугацаатай болохоор дараагийн степ буюу алхмаа ингээд товлчихсан ботчихсан байвал одоо альва нэг хямралд орох нь арай бага байдаг гэж зөвлөдөг юм байлээ. Гэхдээ яг манай Алтаагийн хувьд бол олимпик гэдэг том бас даваа байна. За тэгэд одоо ингээд дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээсээ эргэн ирлээ. Дараа нь 11 сар тэмцээнтэй гэж ямар одоо том тэмцээн хүлээж байгаа вэ? Тэрний одоо голд ер нь яаж амарч өөрийгөө сэргээж, нөхөн сэргээж тий сэтгэл санааны хувьд ч мөн одоо бие физиологийн хувьд ч гэсэн ингэж нэг бэлтгэл рүүгээ ордог юм болоо. Бид нар одоо чи 11 сар чинь дэлхийн цом гэсэн баха. Юу? Энтгэх усад болно гэсэн. За. Тэгэхдээ тэр чинь нэг оноолттой бодод бокс чинь бас нэг оноо түүдэг болсон шүү дээ. Оноо түүдэг тэмцээн гээд. Тэгээд бас өчтөр манай багийн алхах чинь манай Мишэлд яагаад би чинь нэг оноо түүнэ гэхээр олимпиад нэг одоо ингээд оролцсон тэмцээн уралдаанаас ингээд оноо түүгээ явсаар агаад тэгээд шууд нэг эрхийн тэмцээн гэж байхгүйгээр оноороо авчих юм болов уу би бодсон байхгүй юу. Тэгсэн чинь манай өчтөр багийн алхаж болохоор одоо хэлсэн чинь тэгж бол оноо авахгүй мөлий. Тэгтээ зоо толгойлох юм бэлээ. Тэгээс л олимпийн эрхийн тэмцээн уралдаан гэж бол явагдах юм бэлээ шүү гэд өчтөр нэг тэр яриаг сонсчоод за бас оноо аваад ингээ явбал бас нэг өснө яг амар. Тэгээд эрхийн оноогоо авахгүйгээр шууд эрхийн тэмцээнд оролцоод явна гэж. Тэгсэн за тэгвэл би өөрөө буруу ойлгож явж ирсэн юм гэдэг өчтөр яг тэгж ойлгочод. Тэгээ одоо чинь 11 сар чинь нэг 51 кг-д орно штэ. Тэр нь олимпийн чинь түүж оноо авч байгаа юм чинь. Тэгэхээр бас нэлийн бас юу байгаа. Манай сая чинь улсын аваргаар манай мөнгөс сармын төрүүлсэн штэ манай дөө. Тэгэхээр чинь бас нийлээ болоо манай мөнгөс сарын чинь бас доошоо бас жинд орж байгаа 51 тоглоод медаль авсан хүмүүс байгаа. Тийм учраас бас тэр идтэйгээ бас нэг тодорхой хэмжээний нэг жоохон хөрсөлдөх баг. Тэр бэлтгэл сургалтын дээр
яах вэ хийх үү гэдэг. Тэгээ бас бидний бэлтгэлийг хийж явах үедээ аль нь зүг байна, аль нь юу ингээд багш нар бас харна. Ганцхан би ч одоо ингээд дэлхийгээс хошоо медаль авлаа гэж шууд 50 бас ингээд явна гэсэн ойлголт бас байхгүй. Тийм учраас бас тэр бас багш нарынхаа нэг хүнд хүртчихгүй бас бэлтгэл сургалтаа хийгээв. Одоо бол бид нэг хэд хоног бол багш нараа амрааж байгаа. Тэгээ одоо нэг бид нар чинь хөнгөн хийхэд нэг жоохон виалал тэгээд нэг шогшоод хөнгөн гүүгээд шоконд ороод тэгээ нэг жоохон дуусгах. Ягаад тэгэхээр нэг зүрхний үйл ажиллагаа баг тасгаж ингэсэн. Шууд огцсон бас хийж чадахгүй бид нар чинь нэг амарцсан тэгвэл гинт нэг зүрх нь ажиллаад ирэхээр чинь бас хэцүү шүү дээ. Тэгээд тасгалж л бэлтгэлээ хийлэх баг. Бид нар чинь болгоно нэг бэлтгэлийнхаа суурь нь байгаа юм чинь. Тэгээд тэрийг нэг яахгүй гэдэл тэгж хийлэх баг. Одоо нэг Ливерпулд бас сая аваргаас одоо хүрэл медаль аваад яг гараа өргүүлж явах үедээ ингээд уйлсан гэдэг чинь штэ. Яг тэр үеийнхэн мэдрэмжээс яг юу мэдрв Алтагийн хувьд? Би болохоор нэг жоохон тийм нэг бөглөрөөтэй байгаад байсан юм. Уйлмаар агаад гэсэн нэг сонин тийм нэг яагаад ингээд би ингээд бигээ гоё чөлөөтэй тавих уу гэд. Тэгээд тэгсэн нэг бөглөөс гарч өгөхгүй нэлээд ажиллаж байгаа тэр ялалтын тэр нэг хууль ингээд уйлсан чинь ингээд хамаг би ингээд тамирсан юм шиг. Тэгтээ бас нэг асаараа бас тэгж хамаагүй тамирч болохгүй юм. Тэр мөнгө медалийн төлөө чинь энд дэстэн нөлөөсөн шүү дээ. Тий. Ер нь тэнцвэг бас тайвчирч болтгоо мэн гэх. Тийм ээ. Болоогүй юм гээл дотроос жоо яа тий. Яг тэр үед бас нэг бидний жоохон бөглөөсөө гаргаад яг өөрийгөө хайрлах гэсэн тиймэрхүү хүмүүс өөрийгөө олж авсан байхаа. Хүн ер нь өөрийгөө хайрлаж ижил амжилтанд хүрэх юм байна гэж бодоод. Тэгэл зааз. Тэгээ өөрөөрөө их бахархах хэрэгтэй юм байна гэж бодсон. Ерөөсөө л хин. Манайхан ч нэг өөрийгөө бахархгүйгээр нэг тэндэж баярлаа, эндэж баярлаа гэдэг. Баярлаа гэдэг хүн байлгүй яах вэ? Гэхдээ хамгийн түрүүнд одоо чам хүн болгосон өмдөж иргэцэх ихтэй баярлж байгаа. Гэхдээ энийг бүтээсэн бол чи өөрөө эзэн доторх хүн байхгүй. Тэгээ өөрөөрөө амар гоё ингээд хүүхдүүд бахарх цаар өөрөө өснөөс ингээд амирч хүчиг амарсан авч байгаа. Би чадчихлаа. Тэгээ өөртөө ч гэсэн яадгийн хайртай шүү гэдэг үгийг хэлэхэд яадаг юм бэ? Чи өөрийгөө хайрлаж дараа нь чи хүн чамаагүй хайрлахгүй байх чинь чи өөрийгөө хайрлаад дараа нь би чадчихлаа ш тэгэж байхад л. Өөрийгөө хайрлахгүй бол бусд хүмүүс чамаагүй хайрлахгүй. Тэр өөртөө бүр бас нэг юм баярлж хайрлж өөрийгөө нэг ингээл тэгдэг штэ хүн чинь ингээл бусдын төлөө гэж явсаар агаал нэг мэдхэд өөрөө би чинь хэн блэ гэж болцсон байдаг гэдэг шиг тий. Ер нь тамирчин үеийн ч гэсэн өөрийгөө их хайрлж өөртөө баярлж гаргаж байгаа амжилтуудаа доторх хүндээ бас их юм талархууштай хандах нь бас танд би одоо нэг сар бол би ястай харин өөртөөгөө ч яриад тэгэл одоо мэдээж яг юу байгаад хажууд нь яг юу байгаад энэ амьд юм шиг ингээд заримдаа тийм манад өнөр харахаараа таач одоо хинтэйгээ яриад байгаа. Тэгэхдээ ингээд өөртөөс баярлж байгаагаа хэлээд тэгээд ингээд ямар гоё юм бэ гэд. Тэгээд хамгийн гол нь ер нь бол шантрахаасаа гол нь өөртөө жоохон шантрах гэдэг хайртай шигүүд өөртөө хэлсэн байхад тэгэл хүч нь бас гол ирнэ шүү дээ. Одоо ингээд боксинг спортоор хичээлж байгаа маш олон залуучууд байгаа. Маш олон хүүхдүүд, маш олон багчууд ч байна тий. Тэгэхээр бас энэ том амжилтын эзэн болсон дэлхийн одоо аврах шил оруулах тэмцээний хошоо одоо медальтай алтан медаль гэж байна. Манайхан шүү дээ. Одоо энэ медалийг авах гал. Тийм ээ. Аваа дахиад 3 удаагаа одоо энэ эфир дээрээ суух нь тийм ээ. Тэгэхээр залуучуудаа ер нь юу зөвлөх вэ? Залуучуудаа юу зөвлөх вэ? Ер нь бол та нар ингээд байнгын ингээд бэлтгэл хийгээд та нар ингээд мундаг лаг бол болохгүй шүү. Тэрийг бол амар сайн хэлмээр байна. Хүн ухаа бэлтгэлээ хийж болно. Гэхдээ бэлтгэлээс гадуур та нарын одоо алхаж байгаа, гიშгэж байгаа, явж байгаа үйл явц тэр чинь бас сахилах бат шүү л гэж хэлмээр байна. Хүн ганцхан 1000 бэлтгэл хийгээд хүн авраг болдгоо. Хамгийн гол нь өөрснөө одоо өнөөдөр гараад чи яг юу хийж байгаа? Юуг ингээд алдаж байгаа? Мэдээж ирэх хүн алдаа оноотой л байгаа. Тэрнээсээ ингээд тэр алдаа оноогоо өөрснөө бас асах хэрэгтэй. Ерөөсөө л тэгвэл та нар амжилтанд хүрнэ. Тэгэхгүй гэх нэг өөрснөө бэлтгэл дээр ингээд байнга хөдөлмөрлөөл бэлтгэл дээр ингээд амар гой ингээд хүмүүс амар гой харагдчих. Өнөөдрөөс талааг байчээ гэх. Тэрэндээ биш. Чиний хувийн амьдрал чинь хамгийн хэрэгтэй шүү. Тэрэндээ та нар амар сайн анхаарах хэрэгтэй. Өөртөө сахилга батанд их анхаарах гэдэг шүү. Тий. Хүмүүс нөө сахилга бат гэхээр нэг байнга нөөний бэлтгэлээ хийгээл нэг нүдэл бэлтгэлдэл гоё багш нарт гоё харагдаж байгаа бол найз нөхөдтэй гоё харагдаж байгаа бол гоё гэж боддог. Нүггүй тэр биш.
найз нөхөд бол найз нөхөд мэдээж хэрэг хаана хийн угаасаал явж байдаг юм чинь. Та нарын ингээд туулж авсан хөдөлмөрийг чинь та нар өөрснөөс чинь өөр хүмүүс итгэхгүй. Яагаад тэгэхээр та нар одоо найзалж байгаа багаасаа найзалж байгаа юу яаж байгаа чинь шал өөр шүү дээ. Тэгээ дүүнартаа хэлэхэд манай дүүнер бол одоо нэг шинээр орж байгаа клуб тасалсуулагч орж байгаа одоо явах уугүй юу гээл нэг нь очиод сонсоол найз амстаа бокс бол муухан биш дээ гэдэг нөгөөт нь гоё юм биш дээ. А тэрэндээ биш юм одоо шинээр орж байгаа манай дүүнертэй хандаж хэлэхэд өөрснөө очиод нүдэрээ хараад тэгээ өөрснөөхөө биегээр тэр бэлтгэлийг мэдрээд тэгээ та нар явах уугүйгээ шийдэцгээ хэрэгэл гэж хэлмээр байна. Сая ингээд нөгөө хэсэг хугацаа нэлээд юм дэглэмтэй сахилга баттай ингээд тэмцээнд оролцлоо. Тэгэд ер нь яг энэ олон хүнд одоо тэмцээний дараа ирэхээрээ Монголдо ирэхэр ч юм уу тэг юуг хамгийн хийхийг хүсдэг вэ? Алтан цэцгийн маань хувьд сая жишээ нэрээд хамгийн түрүүнд нэг тэгэндээ ингэндээ гэсэн нэг юм байв уу? Би чинь бол хамгийн түрүүнд эхлээд зам одоо нэг модтай нэг тайван байдаг штэ. Тийм газар ингээд амар гоё ингээд кофе уугаад тий ингээд одоо найзартайгаа ч юм уу өөртөөгөө яг ингээд санаа нийлсэн хүнтэйгээ ингээд ярилцаад тэгээд нэг сайхан ингээд нэг уужим тайван юу ч бодохгүй тэмцээ уралдаан гэж бодохгүй ингээд тэгж сууяа л гэж боддог бодож ирсэн. Тэгэхээр тэрийг бол ямар ч юмсэн би биелэх байхаа. Энэ амралтын өдөр их гоё дулаахан байх юм билэ. Тэгэхээр сайхан модтой одоо бас нэг юм гоё мод шарлцсан, модны өнгө их гоё үзэсгэлэнтэй болсон байгаа. Энэ үед бас ийм том амжилтын эзэн болсон юм чинь өөрийгөө бас хайрлаад хийхийг хүсэж байгаа зүйлээ илүү гоё тайван орчинд бас хүнтэй ярилцаад кофегоо сумаар ин гэж шүү дээ. Тэгэхээр энэ 7 хоногийн их гоё юм билээ шүү. Бит хоёрын магадгүй асуугаагүй Алтан цэцгийн манаас хэлмээрсэн зүйлсээ хэлж болно. Одоо ямар тааж би одоо өөрөөрөө ингээд амар гоё ингээд бахархаад тийм үедээ одоо ингээд надад одоо амар гоё жаргалтай байгаад юм одоо дэлхийн анхны ингээд хошоо медальт ингээд зарлуулаад тэгээд ингээд ард түмнийхээ ингээд итгэлийг аваад тэгээд ер нь бол би одоо ганц хэлмээр байгаа юм бол намайг ч нэг хүмүүс чинь аваард ороод яаж ингээд боссон юм бэ гэж хүмүүс одоо асуумар ч юм уу ингээд нэг байгаа. Тэгээд би бол яг үнэндээ машины аваард орчоод босчих үедээ бол би яг үнэндээ өөрийгөө л буруутгаж байсан. Яагаад тэгэхээр би өөрөө л тэр спортоор өөрөө ингээд бэлтгэл сургалт хийж явах хэвчэндээ мэдээж хэрэг машина хараагүй ч юм уу анзаараагүй явсараагаал би мэдээж хэрэг мөргүүлсэн. Тэгэхэд тэр жолоочийн буруу гэж бол байхгүй. Тэгэхдээ би тэр үед за яа гэж хийж ингээд боссон нэг ганц зүйл болвол чи өөрөө л явж байгаа чи өөрөө л юм болсон шүү дээ. Хүнд буруутгаад яагаад хамгийн гол нь чамайг өвдсөн ч байсан ч ингээд хүмүүс ингээд чамайг өрөвдөөл чамаа ингээд өөр ингээд ирэх гэдэггүй тэгж бол бодож болохгүй та нар одоо мэдээж яг аваад орсон ч гэсэн босох үед нь та нар өөрснөө тэнхээтэй байх хэрэгтэй. Яа тийм өөрснөө би юм хийж чадсан шүү дээ. Яагаад чадахгүй би өөр хөл дээр босч чадна. Ард нь гарцсан байхад болоо шүү дээ. Өвдөж шаналлах тийм үтгүн зөндөө гарна. Тэгтээ буруугаа өөрснөөс хараад та нар дахиж эргүүлж босч ирээрээ. Тэггүй тэгээд нэг хүнд буруугаа өгöd таахгүй. Тэгээ би одоо амар их баярлалтай штэ. Би өөр тэр хүн болохоор намайг дайрсан хүн болохоор яг намайг одоо яг үндэ өөр болоо тэр хүний амьдралд яг үндэ том тол бүрдсэн байгаа. Тэгээд одоо ингээд тэр үед одоо таажснаа энэ үед намайг одоо харж байгаа болол ингээд би одоо тэр хүн тандаж нэг үг хэлмээр санагдаад байгаа. Тэр бол таны бол алдаа ч юм бол биш шүү. Гэхдээ би одоо ингээд эрүүл саруул явж байна. Амжилтанд төрчихсөн. Тэгэхээр ингээд өөрийнхөө амьдралын харт толбоо та ингээд мартаад гэр бүлтэй ингээд аз жаргал нэмээд ингээд эрүүл саруул байгаараа. Энэ бол тэр үед бол би анх бол буруугаар бодож исэн байх. Одоо бол би тэгж боддгоо. Тэгээ би одоо тэр жолоочтой бол тэр толбоосоо мартаад шинэ амьдралаа шинэ түүхээр эхлэрээ. Тэр бол ингээд байнга тэр хүнийг санаа авч байгаа. Өмнөх амьдралаа одоо зүгээр л мартаад одоо байгаа амьдралтай сэтгэл хангалуун амьдраарай л гэж хэлмээр. Тэр хүнд бол одоо харж байгаа бол одоо гайхалтай. За тэгээд маш одоо гайхалтай эмэгтэй боксийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээний хошоо медальтан Алтан цэцэг байлаа. Тэгээд удахгүй бас бид дахиад студид уулзах ерөөл тавиад өнөөдрийнхээ ярилцлагыг өндөрлөе да. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Гурлаа зураг авахулч.